Улсын чанартай эмнэлгүүдийн тоног төхөөрөмж, эмчилгээ онцлогооны чанарыг сайжруулах чиглэлд олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэх хөвөрдөг, энчүүднээс төр засгаас эрүүл мэндийн салбарт эмнэлгүүдийн бааз суурь хүчин чадлыг сайжруулах тал дээр анхаарал хандуулсаар ирсэн. Гэхдээ орхигцоор ирсэн нэг дутагдал бол эмчлүүлэгчдийн арга гэрийнхэн болон сахиуруудад зориулсан орчин нөхцөл хангалтгүй байсаар байгаа юм а. Гэмтэл согц судлалын үндэсний төв шаасны нэрмжит 3 дугаар эмнэлэг, улсын клиникийн төв эмнэлэг, халдвар төвчин судлалын үндэсний төв, хавдар судал гээд 3 дахь шатлалын томоохон эмнэлгүүд, дээрээс нь 2 дугаар зэрэглэлийн дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн хувьд өвчтний сахиур арга гэрийнхэнд зориулсан хүлээлгийн танхим, хоноглох орчин нөхцөл туг хангалтгүйн дээр хүрэлцээгүй байсаар байна. Шаасны нэрмжит 3 дугаар эмнэлгийн хувьд зүрх судас, харвалт, сэхийн амьдруулах, тарих мэс засал, нуугс нуруу зэрэг зайлшгүй сахиур авах шаардлагатай дасгуудад сахиурын өрөө танхим хүрэлцээгүй улмаас иргэд эмнэлгийн шат буланд ор хоногийг өнгөрөөж байна. Албаныхнаас энэ талаар тодруулахад тайлбар хийх боломжгүй гэсэн хариултыг өгч аль эсвэл төсөв хүрэлцдэггүй гэж няцаалт хийдэг. Иргэдийн хувьд ч энэ асуудлаар удаадаараа эмнэлэг болон холбогдох байгууллагуудад ханддагч өнөөдрийн хүртэл дөрвтэй шийдэгдсэн зүйл байхгүй байна. Шаасны нэрмжит улсын 3 дугаар эмнэлэг үйл ажиллагаагаа явуулаад 62 дахь жилдээ болж байгаа. Гэтэл өнөө хүртэл зүрх клиник, сэхийн амьдруулах, тархины мэс засал гэсэн тасгуудад хүлээлгийн өрөө, сахиурын өрөө байхгүй байсаар байгаа юм а. За би энэ талаар холбогдох хүнээс тодруулахад яриа өгөхөөс татгалзсан, харин сахиурын өрөө хийж эхлэх гэж байгаа, засвар хийж эхлэх гэж байгаа гэсэн тайлбарыг өглөө. 5-6 жилийн өмнө хэрвээ энэ эмнэлэгт орж ирээд үзсэн болвол юун сахиурын өрөө байтугай хүн суучих сандал байхгүй л байсан шүү дээ. Мөнгө төгрөг зараад одоо янз бүрийн төсөвтөн тусгагдаагүй юм хийчихэр зэргийн дарга нарын чинь мөнгө төгрөг яасан гэл янз бүрийн байдлаар хардаа сэрдэл явчихдаг юм шиг байна л шүү дээ. Би зүгээр тийм зовлон зөндөл байдаг гэсэн. Яг тийм байвал хэцүү. Тийм байвал үнэхээр хэцүү болсон. Тийм хаавайсан газар зэрсэн усуд тийм л байдаг бол. Гэхдээ яг хөө тэр чинь бас энэ улсын хайдын засгаа шалтгаалж байгаа баг. Хөрөнгө мөнгнөөс шалтгаалаад одоо тэр байр савны гүйцэсэн баригч чадахгүй одоо тэр чинь одоо тэр моёнтгоо хоёр тийшээ ч одоо нэг төрх эмнэлэг баригт ашиглалтанд ордог одоо 6 жил болчихлоо шүү дээ. Тэрнээс тиймэрхүү шалтгаанаас болоод одоо энэ голн л хөрөнгө мөнгнөөс болж байгаа л да. За гадны сахиур мал өстой мэдэхгүй зүгээр бөөн л улсууд бас цугулчаад бараг тэр картон цаас маас нь ч одоо үнэн бах. За нөгөө талдаа эмнэлгүүдэд стандарт норм гэж би энчүүднээс улсын гих тодтголтой эдгээр эмнэлгүүдэд сахиурын тоог хязгаарлах, эмнэлгийн ариун цэвэр орчин нөхцөлийг хангуулах чиглэлд эмч сувлагчдын зүгээс иргэдэд шаардлага тавьдагч тэр бүр хүлээж авах цөөн. Үйл ажиллагаагаа явуулаад 50 гаруй жилийн ардаа орхисон эдгээр эмнэлгүүдийн сахиурын өрөө хүлээлгийн танхимын асуудлыг төсөв хүрэлцэхгүй гэдэг тайлбараар булзааруулж хэдэн 10 жилийн ардаа орхиод байгааг зарим нэг албаныхан тайлбарладаг. За өнөө хүртэл шийдвэрлэгдэхгүй байгаа энэ асуудлаас болж иргэд эмнэлгийн шат булан ор хоногийг өнгөрүүлж нэг талаар эмнэлгийн орчин нөхцөлийг алдагдуулахаас гадна өөрсдийнхөө ч эрүүл мэндийг муутгах сөрөг талтай юм а. Нөгөө тэгүр 3 дахь шатлалын томоохон эмнэлгүүдийн хувьд харуул хамгаалтын тооцоон, өвчтний сахиурууд болоод арга гэрийнхний хөлгөдлөгөө ихтэй байдгийг далимдуулж орон гэргүй иргэд ч хоног төөрүүлэх байдал мэрсээр гарсаар байгаа юм а. Иймээс ч салбар яам агентлагууд нь эмнэлгүүдийн тоног төхөөрөмж, чанар хүртээмжээс гадна орчин нөхцөлдөр анхаарал хандуулах шаардлагатай байна. Нэмж мэдээлэхэд сүүлийн жилүүдэд эмнэлгийн байгууллагуудад хулгайлах төрлийн гэмт хэрэг огцом нэмэгдсэн. Энэ нь ч одоогийн байгаа орчин нөхцөл тодорхой нөлөө үзүүлж байна гэж хэлэхэд үнэнээс хол зүрхгүй зэ.